За энэ coconut гэд мэдээж бүгд мэдж байгаа ундаа байгаа тий. Энэний бас нэг сонирхолтой нэг баримт нь энэ бол нүүрсэн хар эмний одоо түүхийн эд юм аа. Тэгээ нүүрсэн хар эм гэж бүгд мэдж байгаа тий. Гид зүвтгэр уудаг. Яагаад тэр эзний одоо тэр бактерийг одоо эмчлээд байна вэ гэхээр бохирдлыг эмчлээд байна гэхээр гадаргуу нь маш тийм одоо хөвсгөр нөхцөлт ихтэй. Тэгээ ан цаваар нөгөө нэг орохоор ан цав нь бактериудыг ингээд наагаад авчиж байгаа байхгүй юу? Тэгээд энэ яагаад чухал вэ гэхээр хэрэглэгдэг вэ гэхээр энэ бол мэдээж одоо юу маш өндөртэй, карбон маш өндөртэй, өөрөө нүүрсдэг материал. Тэгээд өөрөө маш цаанаасаа байганаасаа маш юм сул орон зай, ан цав юу ихтэй, хоосон орон зай ихтэй юм хөвсгөр. Тэгэхээр энийг шатаагаад анхлан шатаалт хийгээд хүчлөрөвчгүй орчин шатаалт хийгээд дахиад хоёр шатаалт хийгээд тийм хөвсгөр болгоод хөвөн шиг болгочдөг гэсэн үг. Тэгжээж энэ нөгөө нэг зөвхөн энэ ундаа гэхээс илүү энэ бас эрүүл мэндийн ач холбогдолтой түүхий хэд байгаамаа.